Бичлэгийн маань төгсгөл нэг азтан тодорхойлно. Нэг азтан маань 3 гал нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлэх 800 сая төгрөгийн эрхийн бичгийн эзэн болно. Хай манайхан Zero Vlog-той тавтамарл энэ удаагийн Zero Vlog-ороо 3 гал нэгдсэн эмнэлгийн 5 давхар их барих эмэгтэйчүүдийн тасагт хүрэлцэн ирсэн байна. Нэгдсэн эмнэлэг нь 2010 оноос хойш 14 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа. Энэ 14 жилийн хугацаанд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологиг үйл ажиллагаанд тасралтгүй нэвтрүүлэн ажиллаж байгаа хэлээ. Та бүхэн бүх төрлийн үзлэг онцлогоо шинжилгээг Vivacity, Marshall Town, эхлэл насны урд гэсэн 3 салбараас авах боломжтой. Сайн манай өдрийн мэнд. Та манай үзэгчдэд өөрийгөө танилцуулаарай. За баярлалаа. Намайг Оюутан гэдэг их барих эмэгтэйчүүдийн засгийн арга зүйчээр ажилладаг. За өнөөдрийн хувьд бол төрсний дараах ээжүүдийн байдаг өрөөг танилцуулах гэж байна. Та бүхэнд за орж сонирхцгаая. Тэгэхээр манай төрсэн ээжүүд гэр бүлийнхээ хүнтэй буюу одоо нөхөртөөгөө ч юм уу те боломжтой бол ээжтэйгээ ч юм уу байх боломжтой гэсэн үг. За нэг өрөөнд бол нэг гэр бүл байдгаараа даваа талтай. Тэрсний дараах нярайн тусламж үйлчилгээ бол одоо цогцороо хийгддэг. Дээрээс нь бол хамгийн их ээжүүдийн толгомдоод байдаг асуудал буюу асуугаад байдаг асуудал бол нөгөө нярайн шаардлагатай асуудлыг бол манайх өрөө алганд нь фотоаппаратаар шийдчихдэг гэсэн. Төрсөн нэрээ алган төрснийхаа дараа өрөөндөө одоо ямар нэгэн наашаа цаашаа хөдөлгөөн чирэгдэхгүйгээр өрөөндөө фотоаппаратанда ороод тэгээ нэрэн шаардлагатай асуудал эндээс бол шийдэгдээд гардаг гэсэн. Энэ хэсгийнхаа үйл ажиллагааг танилцуулаач. За тэгэлгүй яг уу. За манай няраа хэсэг дээр бол төрсний дараах няраад хийгддэг бүх төрлийн үзлэг онцлогоо шинжилгээ болон холбоотой тусламж үйлчилгээнүүд явагддаг хэсэг байгаа. За энэ өрөөнд маань бол ерөнхийдөө нөгөө няраа суулгын тусламж үйлчилгээ буюу асаргай суулгааны хэсэг маань явагддаг байгаа. За жишээлбэл гэх юм бол одоо няраа маань энэ няраа хөвгтөө усанд оруулдаг хэсэг байж байна. За ийшээ энэ дээр явахлаар няраад хийгддэг асаргай суулгааны ээж бүрдлүүд буюу одоо няраа хөвгтөд хийгдэх хэсэг усанд оруулах те амны үндий цэвэрлэх, хүү цэвэрлэх, нүд цэвэрлэх гэх мэтчлэн няраа хөвгтөд хийгддэг асаргай суулгааны ээж бүрдлээр тоноглогдсон байгаа. Тэгээ бусад шаардлагатай эмнэлгийн хэрэгслүүд маань ингэ байж байгаа. За энэ өрөөний хувьд болохоор ерөнхийдөө шаардлагатай тохиолдолд няраад маань ямар нэгэн байдлаар эмчилгээ шаардлагатай үед бол энэ өрөөнд хийгддэг байгаа. За дутуу няраа болон жин багтай няраа төрсөн үед бол бид нарт нөгөө инкубатор гэж ярьдаг тийм ээ. За энэ хэсэг маань байж байна. За дээрээс нь нэмээд нэг шаардлагатай тохиолдолд бол нярайг нөгөө амьсгал дэмжих зорилгоор амьсгалын аппарат болон бусад нөгөө танаг төхөөрөмжүүд маань шаардлагатай танаг төхөөрөмжүүд энэ өрөөнд байдаг учраас энд бол хөвчлэн бид нөгөө эмчилгээ шаардлагатай няраагаа энэ хэсэгтээ авч тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Манай нярайн тусламж үйлчилгээний нэг хэсэг байгаа. Нэгсэндээ манайх няраа дээр болохоор төрсөн няраа алганы зулын яхаа, зүрхний яхаа, дээрээс нэмээд түнхний яхаа онцлогоо шинжилгээнд хамруулдаг. За тэгээ шаардлагатай бол дараагийн давтаг үзлэг шинжилгээнд хянах байдлаар явдаг байгаа. За тэгэхээр энэ хэсэг дээр бол бүх нярайг яхаа онцлогт оруулдаг гэсэн. За дээрээс нь нэмээд болохоор няраа нөгөө нүдний угийн скрининг онцлогоо буюу хүүхдийн нөгөө харааны хөгжил цаашдаа хэвэн явагдах хэсэг. Дээрээс нь нөгөө сонсголын скрининг буюу сонсголын хувьд ямар нэгэн бэрхшээл үүсэх эрсдэл байна уугүй юу гэдгийг бас оншилдаг скрининг онцлогоо хийдэг. За тэгээд бодисын солилцооны эмгэг өөрчлөлтийн онцлогоо. Үндсэнтэй бол ингээд няраа хөвгт болгон дээр 6 төрлийн онцлогоог бол үнэлбэргүй буюу төрх багцтай хамруулж хийгддэг байна.
нэгдсэн эмнэлгийн дурангийн төв дээр ирсэн байна. Энэхүү төв дээр ходоод болон бүдүүн гидсний дурангийн үйл ажиллагааны процессыг алхам алхмаар та бүхэндээ танилцуулъя. Ходоод бүдүүн гидс дурандуулах бэлтгэлээ хангачаад ирсэн байна. За тэгэхээр бэлтгэл ажил нь юу байдаг вэ гэхээр өмнөх өдрийнхөө 6 цагаас хоошоо хоол идэхгүй хоолоосоо авах хэрэгтэй. За мөн туулга уух хэрэгтэй гэсэн бэлтгэлтэй байгаа. За энэний дараагийн процесс нь ямар процесс гэдэг вэ? Сайн байна уу? Өнөөдөр мэндийг хүргэе. Дурангийн таксиас заяа. За өмнөх өдөр нь хоёулаа бэлтгэл ажлаа бэлдсэн байгаа. Хоолоос ясан, бас туулга. Зааврынхаа дагуу цаан уугаад өөрийгөө бэлдсэн гэж тооцож ирсэн байгаа. Одоо би танаас ходоод бүдүүн гидсний дуран хэлхийх зөвшөөрлийн хуудсан дээр гар үсэг зуруулна. Танилцуулга явна. Тэгээд хоёулаа асуумжуудаа бөглөөд өөрийгөө бэлтгэх, хувцас солих, уян зүй тавих тэр ажиллбаруудаа хийгээд тэгээд цаашаа дурангийнхаа шинжилгээнд орно. За би асуумжаа бөглсөн зөвшөөрлийн хуудсан дээр гар үсгээ зурсан. За одоо дараагийн алхам бол хувцас солих юм байна. За хувцас солж гараад ирье. За би хувцас солио гараад ирлээ. За ходоодны дуранд орохын өмнө ходоодны хөөс дарагч заавал уух хэрэгтэй юм байна. Одоо энийгээ уучаад хэдүүлээ дурангийнхаа өрөөрөө явъя. За хоёлаа одоо өндөр жингээ үзэн. За тэгээд энэчээ суугаад даралт амин үзүүлэлтээ үзээд уян зүгээ тавиад тэгээд шинжилгээнд орох байх шүү. За энэ өрөө маань одоо манай яг дурангийн шинжилгээ их өрөө байгаа. За манай 3 гал эмнэлгийн Tower буюу Olympus EVIS X1 гээд хамгийн сүүлийн үеийн технологийн Tower байгаа. За энэгээр болохоор ходоод бүдүүн гидснийхаа дурангийн шинжилгээг хийн. За тэгээд эмсүүлэгч нар маань энэ тус тусгийн ажлыг хийж гин. Одоо хоёлаа шинжилгээнд ороход бэлэн юм чинь орон дээр суугаад бие бэлтнэ. Сайн байна уу? Сайн байна уу? Танд ямар зөвөр байгаа л? Ер нь бол урьдчилан сэргийлэх зорилгоор ходоодоо дурандуулах гэж байгаа. За өмнө дурандуулчихсан уу? Өмнө нь бол нэг дуудаа дурандуулж исэн, давтан дурандуулах арга. Зөв. Ямар нэгэн өвдөл зовир байдаг болоо дурандуулах явцад. Өвдөлцөө бүрэл байхгүй. Яг эмч зөвлөгчийн зааврыг сонсоод яг нөгөө өөрийнхөө командыг биелүүлээд явхад бол ямар ч зөвөр байхгүй. Ер нь дурандах хугацаа нь болохоор 5-7 минутын дотор дурандчих шүү. За та зүүн талаараа харж хөвтөрэй. За айц хамтрах юм байхгүй. Танд одоо нэг удаагийн бааш хэрэгсэл хэрэглэж байгаа шүү дээ. За эмчийн зааврыг маш сайн сонсоод дуртаар гүнзгий амьсгаа авна шүү. За. Дурандаа ороод гараад ирлээ. Онтуулгатай дуранд орсон учраас сэрийн хүрээнд 30 минут хяналтанд ордог юм байна. За одоогоор бол надад ямар нэгэн зовөр алга маш амархан хурдан болдго юм байна. За шинжилгээ амжилттай болсон. За хоёулангаас нийтэсэн шинжилгээ авагдаагүй болохоор одоо та 30 минутын дараа шингэн мууж болно. 1 цагийн дараагаас шингэн зутган бантан гэсэн хоолоодыг идэж болно. За энэ нь болохоор ходоод бүдүүн гидсний ажиллбарын одоо шинжилгээний дараах санамж байгаа. Энэ санамжтай та танилцаад тэгээд хувцас солиод явж болно. Бичлэгийн маань төгсгөл нэг ацтан тодорхойлно. Нэг ацтан маань 3 гал нэгдсэн эмнэлэг хэвшүүлдэг 800 амрын эрхийн бичгийн эзэн болно. Ацтан болохын тулд дараах постуудыг биелүүлээрэй. Үүнд доор харагдаж байгаа 2 пэйж постыг лайклах, мөн энэхүү видеог лайклах, паблик тохиолготой шеэр хийх. За хамгийн гол нь миний асуусан асуултанд доор комент хэсэгт зөв хариулахад хангалттай. Та бүхэн 3 гал нэгдсэн эмнэлэг хэдэн салбартайг яг одоо комент хэсэгт бичснээр би дундаас нэг ялагчийг рандомаар сонгон бэлгийг нь өгөх болно. Хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараа уулзъя. Баяр таа.